Их хөв соёлын нэг уран морины уралдаан нэн эртний буурал төвхтэй байлаа. 1995 онд Монголын морин спорт уяачдын холбоо үүсэн байгуулагдаж, эгнээнд мянган уяачдыг нэгтгэж, уран морины уралдааныг хөгжлийн цоошин шатанд гарган ажиллаж байна. Монголын морин спорт уяачдын холбоо уран морийг дээдлэн хүндлэх ард түмний сэтгэл зүйг бүрэлдэн бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Монгол улсын төр засаг уран морины уралдааны уламжлал шинжилэл, уяачдын ур чадвар, ёс зүйн хөгжил дэвшлийн төлөө анхааран ажиллаж байна. Өнөөдөр уяачдын эгнээнд өндөр боловсралтай хөрөнгө чинээлэг залуучууд ихээр хөштөрн орж ирж байна. Уяачдын хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж байна. Олон мянган жил монголчууд өөрсдөө зохицон бүтээсэн уламжлалт өв соёлын үнэт зүйлсийн нэг хэсэг уран морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэл, хүч хөдөлмөр цаг хугацаагаар зориулан яваа уран морины зүтгэлтнүүд, уяачд, унаач хүүхдүүдийн үлгэр дуурайлаас үе үеийн ажны хурдан хөлгүүдийн алтан туурайн төвөргөн сонсогдсон энэ цаг мөчид Монголын морин спорт уяачдын холбоо улсынхаа анх дугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уяачдын улсын анх дугаар зөвлөгөөнд Улаанбаатар хот 16 аймгийн 80 гаруй төлөөлөгч оролцож 2 өдрийн турш Монголын морин спорт уяачдын холбооны ирээдүйн хөгжлийн төлөө санал бодлон чөлөөтэй ярилцаж зөвлөлдлөө. Зөвлөгөөнийг улсын хурлын гишүүн, Монгол улсын шадар сайд, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Мягамбин Энкулд нээж үгэллээ. Монголын үндэсний соёл уламжлалын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон 93 наадам тэр дундаа хурдан морины уралдааныг орчин цагийн нөхцөлд хөгжүүлэх сайхан үйл хэргийн төлөө итгэл сэтгэл, хүсэл зорилгоо нэгтгэн цаг зав, авьяас чадвар, хөрөнгө хүчээ дайчлан зүтгэж яваа эрхэм уяачид та бүхэнтэй ажил үйлсээ хамтсахтанда миний бие туйлын баяртай байдгаа юуны өмнө илэрхийлэхийг хүсэж байна. Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрсөн онд тэргүүлэгчид, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга шинээр сонгож их хурлаа хийж үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг 2009 оны 2 дугаар сард батлаж шин зорилт төвшүүлэн ажиллаж байгаа билээ. Холбооны удирдлагаас үйл ажиллагаа явуулахдаа тэргүүлэгчдээр асуудлыг хэлэлцүүлэн батлуулж, уяачдын санал болон Монголын морин спорт уралдааны уламжлалд үндэслэн өнөөгийн тулгымдсан асуудлыг нэн тэргүүн шийдвэрлэх, уяачд болон морин унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, морин уралдааны зохион байгуулалт хэлбэрийг боловсронгуй болгож, зөвхөн сонирхогчдын болон үндэсний спортоос мэрэгжлийн спортын төвшөнд хөгжүүлж, олон улсын хэмжээнд хүргэх чиг хандлагыг баримтлан ажиллаж байгаа юм а. Холбооны шинэ удирдлага өнгөрсөн хугацаанд тэргүүлэгчдийн хуралдаанаа 3 удаа зохион байгуулж, 13 асуудлыг хэлэлцсэн, шийдэж, бүсийн уралдааныг 2 удаа зохион байгуулж, Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр хэлэлцсэн, унаач хүүхдүүдийг улсын спортын цол зэрэгтэй болгосон нь ажлын нааштай эхэлгэж манай уяачид, холбооны тэргүүлэгчид үзэж байгаа юм а. Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бидний бодлого үйл ажиллагаа нь уяачид, унаач хүүхдүүд, ивент итгэгчид, хурдан хөлөг морд тэдгээрийн багтам амжилтыг Монголын олон нийтэд сурталчлах, гадаад ертөнцид таниулах, бүртгэх, архивлах, холбооны гадаад харилцааг хөгжүүлэх, морин уралдааны дэлхийн нийтийн хөгжлийн хандлагатай бодлого үйл ажиллагаагаа уялдуулан бэхжүүлэх, хурдан морь судлалын хөгжлийг дэмжих, уралдааны зохион байгуулалтыг сайжруулах зэрэг тулгымдсан олон асуудлуудад анхаарлаа чиглүүлж байна. Дээр дурдсан асуудлуудаас энэ богино хугацаанд хийж эхэлсэн болон амжуулсан ажлууд байгаа боловч бодлогын төвшөнд хэрэгжүүлэх, эрх зүйн хувьд боловсронгуй болгох, санхүүгийн нөөцийг бүрдүүлсэний дараа хийх бүтээн байгуулалтын болон арга технологийн шинжилгээний асуудлууд шил даран хүлээж байгааг та бид анхаарах ёстой. Цаашид морин уралдааны зохион байгуулалтыг улам сайжруулж, уралдааны процессыг бүхэлд нь дүрс бичлэгжүүлж, баримтжуулах, сонгодог буюу тойруулгын морин уралдааныг хөгжүүлэх замаар цэвэр үйлдвэр болон эрлиз Монгол мордын уралдааныг тусад нь зохион байгуулах, мөн түүнчлэн морин уралдааны эрх зүйн актуудыг
актуудын давхардал, зөрүү барилгах, морин уралдааны материалын бааз, тоног төхөөрөмж, техник, технологиг боловсронгуй болгох, мөн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг боловсронгуй болгож, аливаа маргаан бодлоонгүй уяачид үзэгчдийн хувьд сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлж, цаг үеэрлийн нөхцөл байдлаас шалтгаалan олон янзын зайн уралдаануудыг зохион байгуулдаг болох нь зүйтэй юм а. Хурдан мор уях сойх арга ажиллагаа болон морь тэжээх, эмчилгээ, хурдан удмын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, хурдан морь судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх нь бидний өмнөх зорилтын нэг юм а. Мөн Монголын морин спорт уяачдын холбооны гадаад харилцааг хөгжүүлэх, зах зээлтэй холбон үндэсний морин уралдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон асуудлуудыг санаачлан хийх шаардлагатай байгаа юм а. Энэхүү бидний санал сэтэж, сайжруулах талаар санаа сэтгэл зовниж яваа олон асуудлуудыг хэрхэн үзэж байгаагаа болон хэрэгжүүлэхэд арга туршлага, мэрэгэн ухаан, оюун бодлоо харамгүй хэлж, шүүн хэлэлцэн, үнэтэй санал зөвлөгөө өгч, чөлөөтэй ярилцсан гэдэгт зөвлөгөөнд оролцож байгаа та бүхэнд итгэж найдаж байна. Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж байгаа Монголын уяачдын улсын хангалтгаар зөвлөгөөний ажиллагааг нээснийг мэдэгдэе. Зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье. Холбооны үйл ажиллагааны бодлого, чиглэл, зорилтын талаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга сэргэлэн та бүхэнд илтгэл тавьж танилцуулнаа. Монгол түмний үндэсний хөв соёлын нэгэн хэсэг хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэл хүч хөрөнгөө зориулж байгаа морины сэтгүүлтнүүд уяачид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Өнөөгийн Монголын хурдан морины ертөнцид үүсээд байгаа шинэ үзэгдэл, нөхцөл байдал, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд, холбооны дүрм заагдсан зорилго, чиглэл зэргийг үндэслэл болгон Монголын морин спорт уяачдын холбооны 5 дугаар их хурлын төлөөлөгчдийн санал бодол, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрүүд, гишүүдийн санал зөвлөгөө, салбар холбоодын зүтгэлтнүүд, уяачид, морь сонирхчдын хүсэл зоригийг тусгаж Монголын морин спорт уяачдын холбооны цаашдын хөгжлийн бодлогыг дараах байдлаар томьёолж байна. 1. Монголын ард түмний дунд уламжилж ирсэн үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлж, түүний зохион байгуулалтын арга зүйг боловсронгуй болгож, шинжилэл хийх. Дэлхийн нийтэд сурталчлан таниулах. 2. Монголын морин спорт уяачдын холбооны гадаад харилцааг хөгжүүлж, Азийн болон олон улсын морин уралдааны холбоонд нисэж, тэдний туршлагаас суралцсан, хамтран ажиллах, сонгон морин уралдааныг эх орондоо хөгжүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх. Холбооны дэргэд эмнэлгийн хяналт, импорт, үржлийн алба байгуулан төрийн захиргааны болон гадаад дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах. 3. Салбар холбоодын үйл ажиллагааг сайжруулах, нэгт хамтран ажиллах, заавар зөвлөмж өгч, орон нутгийн чанартай уралдааны зохион байгуулалтын ажилд мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавьж оролцох чиг үүргийг салбар холбоодод хариуцуулах. 4. Уяачид, унаач хүүхдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, тэдний үүрэг хариуцлага, эрх үүргийг тодорхой болгох, баримт бичгийг боловсруулах. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах стандартыг батлуулах. Нийт уяачдын эрхшгийг хамгаалах холбооны дотоод тогтолцоо бий болгон ажиллах. 5. Мэдээлэл технологийн 90-100-д холбооны бодлого үйл ажиллагааг ил тод нээлттэй гадаад дотоодын байгууллага иргэдэд сурталчлан таниулах, салбар холбоодтой интернетээр шуурхай харилцаж хамтран ажиллах зорилгоор холбооны вебсайтыг бий болгон байнгын ажиллагаатай болгох. 6. Монголын морин спорт уяачдын холбооны өв санг хөгжүүлж, холбооны дэргэд архив, номын самтай болох, уралдаан наадмын видео бичлэг, зураг тооцоог хадгалан баяжуулах, холбооны дэргэд хэл мэдээлэл, сургалт сурчлагаа, судалгааны төв байгуулан ажиллуулах. Дээрх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тэргүүлэгчдийн хурлаар Монголын морин спорт уяачдын холбооны 2009-өөс 2012 онд хийж хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон стратеги төлөвлөгөөг батлуулан ажиллаж эхлээд байна. Стратеги төлөвлөгөөний талаар та бүхэндээ товч танилцуулъя. Нэгт Монголын морин спорт уяачдын холбооны нэгдсэн албан ёсны вебсайттай болох.
2. Монголын морин спорт уяачдын холбоог Азийн морин уралдааны холбоонд элх асуудлыг судлан шийдвэрлэх. 3. Монголын уяачдын нэгдсэн цэнгүүн зохион байгуулах. 4. Монголын хурдан морины уралдааныг дэлхийн бие тус соёлын өвд бүртгүүлэх ажлыг боловсруулан хэрэгжүүлэх. 5. Монголын морин спорт уяачдын холбооны дэргэд хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа, судалгааны төв байгуулан ажиллуулах. Монголын уяачдын өв санг хөгжүүлэн баяжуулах. Монголын морин спорт уяачдын холбооны алтан мөр шагнал бий болгох. Монголын морин спорт уяачдын холбооны дэргэд эмнэлгийн хяналт, импорт, үржлийн алба байгуулан төрийн захиргааны болон эрдэм шилгээний байгууллагуудтай хамтран ажиллах. 9. Монголын үндэсний олимпийн хороотой нэгт хамтран ажиллаж гадаад харилцааг тууштай хөгжүүлэн гадаад дотоодод сургалт семинарт хамрагдах. 10. Хурдан моринаач хүүхдийн болон хурдан морины даатгалын асуудлыг судлан шийдвэрлэх. 11. Улсын баяр наадмын тухай хууль болон хурдан морины уралдаантай холбоотой эрх зүйн актуудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар боловсронгуй болгох асуудлуудыг судлаж шийдвэрлэх. За дээрх ажлуудаас өнөөдрийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэхэд байна. Үүнийг товчхон танилцуулбал нэгт Монголын морин спорт уяачдын холбооны нэгдсэн албан ёсны вебсайтыг бий болгож ажил оруулаад байна. Энийг илтгэлийн дараа та бүхэнд үзүүлэх болно. За хоёрт Азийн морин уралдааны холбооны гишүүн орон боллоо. Манай холбооны ерөнхийлөгч Энх улс дарга маань Гонконг улсад айлчлал хийж Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгчтэй ажлын уулзалт хийж Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгчийг Монгол улсад урьсан байгаа. Мөн эх 2010 оны 4 сарын 10-нд Австрали улсад болох Азийн морин уралдааны холбооны гүйцэх зөвлөлийн хорилд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч нарийн бичгийн дарга төлөөлөгчдийг бас Азийн морин уралдааны холбооны зүгээс урьсан байгааг та бүхэндээ дуулгая. За 3-т Дүнжин гар уралдаанаас эхлэн гэрэл зургийн гамма агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулан холбооноос зохион байгуулж бүхий л арга хэмжээг фото хэлсэнд буулган фондод хадгалж байна. Мөн уралдааны видео бичлэгийг хадгалах зорилгоор Яндаг фильм институттэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар судлан ажиллаж байна. 4. Дүнжин гар уралдааныг Монголын морин спорт уяачдын холбоо энэ жилээс эхлэн өөрөө хариуцсан зохион байгуулж зохион байгуулалтын шинэлэг ажлуудыг нэвтрүүллээ. Үүнд Дүнжин гар уралдаанд унаач хүүхдийн даатгалыг бүтэн жилийн туршид Монголын морин спорт уяачдын холбоо 100% хариуцахаар болсон. Мөн энэ жилээс хаврын бүсийн уралдаанд анх удаа соёолон мордыг уралдуулахаар болсон. Хурдан морины бай шагналыг урд жилүүдийнхээс 5 дахин нэмэгдүүлсэн. Уралдааны зохион байгуулалтанд онцгой анхаарч уралдааны үйл ажиллагааг улсын баяр наадмын комисстэй хамтран зохион байгуулсан. Морь өрөөний газар наадамчин олон зориулж том лед дэлгэц суурлуулан уралдааны явцыг шууд дамжуулан үзүүлсэн. Уралдааны ач холбогдлыг өргөх, олон түмэн сурталчилгын тулд нийслэл Улаанбаатар хотын 370 жилийн ой нэрмжт болгон явуулж хамрах хүрээг өргөсгөлөө. Мөн Дүнжин гар уралдаанд оролцсон нийт уяачдад Монголын морин спорт уяачдын холбооны дүрм, уралдааны дүрм, гар зүнхийн хамт бэлгэлсэн байна. За мөн Дүнжин гар наадмын үеэр хамгийн хол нутгаас буюу Завхан аймгаас орон нутагта аймгийн наадамда айрэг төр олныг авч байсан хар алга мөртөөгөө ирж оролцсон Монгол улсын алдарт уяач Баасан жавд Монголын морин спорт уяачдын холбооны хүнд дүргэмжлэл мөнгөн аягийн хамт гардуулж хүндэтгэл үзүүлсэн. Мөн Дүнжин гар уралдааныг ивент гэсэн нийслэлийн засаг даргын тамгын газар, Дүнжин гар худалдааны төв, Макс групп, Авзаг трейд зэрэг компани зэрэг байгууллагуудад хүндэтгэл үзүүлэх оройн зоог барьж Монголын морин спорт уяачдын холбооны хүнд дүргэмжлэл дурсгалын зөвлөл гардуулсан. 5. Сэлэнг 2009 хаврын бүсийн уралдааныг хүнс хөдөөж хөнгөн үйлдвэрийн яам Сэлэнг аймгийн засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. 6. Монголын морин спорт уяачдын холбооны оны шилдэгүүдийг шалгаруулж шагналын санг мөн 4 дахин нэмэгдүүлсэн. 7. Улсын алдар цол авсан 11 уяачдыг холбооны ерөнхийлөгч Энх улс албан өрөөндөө хүлээн авч баяр хүргэн мөнгөн аяг алт цэнхэр хадын хамт өргөн барьж холбооны нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлсэн. 8. Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийг
тэргүүлэгчдийн цалин цагаан мөнгөн дээр холбооны эмблемийг таваалган хийсэн энгэрийн тэмдэг үнэмлэхтэй болов. Монгол улсын тод манлай уяач Эрдэнэтийн Эрдэнэ чулууныг төрийн одон медаль тодорхойлж хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагнууллаа. 11. Хурдан мөр унаач хүүхдийг спортын дэд мастер болох норм ТV-г биеийн тэмэр спортын улсын хороогоор батлуулж цолыг олгож байхаар болов. За эдгээр ажлуудыг Монголын морин спорт уяачдын холбооны шинжилэн зохион байгуулсан бүсгүйрэлтэн хийж амжуулаад байна. Өнөөгийн байдлаар ойрын үед Монголын морин спорт уяачдын холбоо уламжлалт хурдан мөрний уралдааны явцад сөрөг нөлөө үзүүлж байгаа уралдааны зай хэмжээ, хүүхэдгүй морь, уралдааны морийг машинаар дагах, уралдааны замын аюулгүй байдлыг хангах, мөн түншлэн улсын баяр наадмын хурдан мөрний уралдааны дүрм, Монголын морин спорт уяачдын холбооны хурдан мөрний уралдааны дүрмийн зөрүүтэй заалтуудыг арилгаж нэгдсэн ойлголттой болох чиглэлээр ахиц гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Монголын морин спорт уяачдын холбооны анхаарах ёстой нэгэн шинэ зүйл бол Монголын морины ертөнцид шинээр бий болоод байгаа морины эзний тухай асуудал юм а. Хурдан морин дур сонирхолтой залуучууд, бизнесмэнүүд энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хурдан адууны үйлдвэр угсааг сайжруулах, уралдааныг хөгжүүлэх, хурдан морины үнийг өсгөж, мачтын амьдралд мэдэгдэхүй зөөрсөлт оруулах, ажлын байр бий болгох, уяачид, унаач хүүхдийн хөдөлмөрийг бодтойгоор үнэлэх зэргээр Монголын хурдан морины ертөнцид өөрийн байр суурьтай орж ирлээ. Эдгээр хүмүүс уяач, адуучид, хурдан морь унаач хүүхэд, уяачийн хамжаа, ойдлчин, уран дархан, гурил тэжээлийн үйлдвэрүүд, тариаланч тэгээд маш олон хүмүүс аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт хийж энэ хэмжээгээр Монголын ард түмний амьдралд томоохон хувь нэмрээ оруулж байна. Ганцхан жишээ хэлэхэд сүүлийн нэг жилд хурдан морь худалдан авснаар Сүхбаатар аймгийн Асхад суманд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орлоо гэсэн тооцоог судлаачид гаргасан байна. Иймд эдгээр бүлэг хүмүүсийн эрх ашигыг зохих түвшинд хамгаалах, урамшуулан дэмжих нь холбооны бодлогын нэгэн шин чиглэл болоод байна. Цаашид Монголын морин спорт уяачдын холбооны бодлого чиглэлийг хэрэгжүүлэхээр баталсан 2009-оос 2002 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу хийхээр төлөвлөсөн болон хийж амжаагүй байгаа ажлуудаа салбар холбоодын зүтгэлтнүүд, нийт уяачид, эрдэм шинжилгээний ажилтнууд, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүхэнтэй хамтран амжилттай хийж хэрэгжүүлэх болно. Холбооны гишүүнчлэл, за гишүүний татварын асуудлын талаар манай тэргүүлэгч гишүүн Дашилзыгаа танилцуулнаа. Холбоо шинжилэгдээд шинэлэг ажлууд бас нэлээд хийж, холбооны ажил бас нэлээд хөдөлгөөнд орж бидний тавьж байсан, ярьж байсан үйл ажиллагааны зарим нь хэрэгжиж эхэлж байгаа явдалд тэргүүлэгч миний баяртай байна. Бүсийн уралдаануудыг бас их сайхан зохион байгууллаа. Менежментийн их сайхан хийлээ. Санхүүжилтийн менежментийг сайхан хийжлээ. Гадаад харилцааны асуудал хөдөлж эхэллээ. За энэ дөрмөг тойрсон асуудлууд одоо цэгцлэгдэх шинжтэй болж байна. За санхүүгийн асуудал бас ямар нэгэн хэмжээгээр дээш нааштай алхам гарч байгаад талархаж байна. Энэ холбоо бол олон мянган гишүүнтэй. Тэр гишүүдийн амьдрал ахуй бас Монголын ард түмний дундажаас дээгүүр амьдралтай улсууд бараг гишүүдншилт байдаг. Тийм учраас бол холбоо маань хүчирхэг санхүүгийн боломжтой хүчирхэг ийм холбоо байх болцоотой гэдэг асуудлыг бас удаа дараа ярьж байсан. За энэ удаа энэ чиглэлээр бас өөрийн санаа бодлыг хэлье гэж ингэж бодож байна. Бид дөрмөн дээрээ бол одоо 5,000 төгрөгийн одоо татвар авнаа гэд ингээд бичсэн байж байгаа. За Монголын хэмжээнд одоо 30-аад мянган уяачд байдаг гэж ярьдаг. Тэгэхээр за энэ уяачдын одоо 3/2 нь одоо татварт хамрагдлаа гэж бодоход одоо 100 сая төгрөгийн хөрөнгө орж ирэх юм аа. Тэгэхээр энэ жил бол одоо бид нар нэгдүгээр уяачдын шинжилсэн бүртгэлийг хийя. За энэ бүртгэлийг хийхдээ үнэлэх олох асуудлаа бас хамт хийя. За энэ үнэлэх олох асуудалтайгаа хамт татвар нэг удаа хурааж үзье. За энэхийн тулд бол одоо энэ чиглэлээр одоо менежментийн баг бий бүрдүүлэх хэрэгтэй. Энэ менежментийн багт бол манай холбооны дэргэд энэ санхүү эдийн засаг хөрөнгө оруулах чиглэлээр нэг менежертэй болох нь зүйтэй гэж би санал болгож байгаамаа. За энэ хүн бол нэг ажил давхарцсан хүн байж болохгүй.
аймагуудынхаа уяачтай холбоотой гэрээ байгуулъя. За энэ гэрээ бол нэлээд хатуухан гэрээ байна. Нэгдүгээрт энэ бүх уяачтай бүрдэх ёстой. Өмнөх болох ёстой. Татварыг хурааж төвлөрүүлэх ёстой. Тэгэхүүн нөхцөлд бол аймгийн уяачтай холбоо Монголын морин спорт уяачтай холбооноос үйлчилгээ авахгүй. Ийм хатуу гэрээ баг. Тэр одоо тэднийг нааша тавьсан шагнал урамжлалын асуудал одоо юу байдгийг олон асуудлууд бол гэрээ хэрэгжихээс нааш бол одоо хүлээж авахгүй гэсэн. За тэр их олон одоо ийм хатуу болцолтой ийм гэрээг байгуулах зүйтэй гэж бодож байна. За энэ асуудлыг энэ онд одоо зэгцэлье гэсэн. Ийм санал байна. Орон нутгийн одоо энэ асуудлыг сайн зохион байгуулсан холбоодын одоо удирдлагууд, гүйцэтгэх захирлууд энэ одоо орлогоосоо бас урамшил өгнө. Энэ ажлыг бол ингээд зохион байгуулчихвал бид нар одоо 100 сая төгрөгийг бол энүүхэнд ороод ирнэ. Цаашлах юм бол одоо энэ бүрэн цуглаад ирэх юм бол 150 сая төгрөгч ороод ирнэ. Бид нэгэн татвар авч байгаа бол үйлчилгээ үзүүлнэ. За энэ үйлчилгээ бол олон янз байх хэвээр. За нэгдүгээрт бол одоо орон нутгийн уралдаануудыг одоо дэмжин санхүүжүүлэхэд нь туслана. Хоёрдугаарт орон нутгийн уяачдыг одоо уулзалт семинар зохион байгуулна. Сургалт семинар хамруулна. Сайн уяачдыг гадаад дотоодод одоо илүүлэх хэрэгтэй. За тэгээд одон медаль шагнуулах. За гэх мэтээр одоо туршлага солилцуулах. Баримтад одоо кино альбом зураг сэтгүүл хийх. Гэх мэтээр алдаршуулах ийм үйлчилгээг одоо манай холбоо хийх ёстой. Ингэж байж одоо эргэх холбоо бий болно. Морин спортын одоо сэтгүүл, журнал одоо энэ янз бүрийн CD юу гэдгийг энэ асуудлууд дээр бодлого явуулах хэрэгтэй байна. Манай холбоо бол энэ чиглэлийн асуудлуудын патентын эзэн байх хэрэгтэй. Гарахтаа энэ холбооны зөвшөөрлөөр холбоон зарих хэмжээний одоо мөнгө өгчээж гаргадаг ийм журмыг одоо гартаа авах хэрэгтэй. Энийг патентлах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Энийг орон нутгийн холбоо ч гэсэн одоо ашиглаж болно. Орон нутгата мөн энэ чиглэлийн асуудлуудыг бас зохион байгуулах ёстой. Орон байртай байх ёстой. Тоноос ярьж явах ёстой юм. Газрыг олж явах ёстой юм. Зураг төслийг шийдэж явах ёстой юм. Өнөө барга шийдэхгүй. Уяачд бол нэг дэмжин гэж айлж байна. Хэрвээ энийг дэмжиж байгаа бол өнөөдрийн энэ зөвлөгөөнд бас хөрхөн урайлаг гаргачихвал болж байна гэж би үзэж байна да. Хөрш орнуудынхаа морин спортын уяачтай холбоотой хөх одоо хэдтийн болоод Өвөр Монголын, Бурятийн, Туваагийн, тэгээд Оросын энэ холбоотой, Солонгосын, Японы холбоотой бас холбоо тогтоох ажлыг дистрата хийгээсэй гэж бодож байна. За энэ бол одоо бидэнд бас санхүүгийн болоод туршлага ажлын дадлага олоход их нэмэр болох байхаа гэсэн ийм одоо бодол байна. Морин спорт уяачдын холбоо засгийн газартай одоо их нэгт ажиллах хэрэгтэй байна. Хуулийн дагуу засгийн газрын гүйцэтгүүрийг гэрээгээр авч хийж явах болцоотой. Тийм учраас бол энэ ялангуяа баяр наадмын улсын баяр наадмын одоо морины уралдааны яг цэвэр морьтой холбоотой хэсгийг гэрээгээр авч ажиллах асуудлыг бас хөндөд тавих хэрэгтэй байна. Засгийн газраас засгийн газрын тогтоомоор хийгч байгаа наадмуудыг засгийн газраас санхүүжүүлдэг болох талаар бас одоо ярих хэрэгтэй байна. Энэ одоо Монголын морин спортын асуудал бол энэ төрийн асуудлаа. Энэ Монголын одоо ард түмний соёл Монголын ард түмний энэ морин дээдлийг одоо энэ хүндлэл. За мориороо монголчууд одоо бахархдаг. Мориороо одоо дэлхийг одоо эзлэн давчсан түүх. Энэ бүхнийг одоо харж үзээд энэ морин спорт ялангуяа энэ их хурд бүсүүдийн наадмуудыг бол төрөө санхүүжүүлэхэд одоо болохгүй юм байхгүй маа. Энэ өнөө одоо ард түмнийхөө нэг үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг. Тэр манай холбоо бол үндсэндээ ажил олгогч холбоо юм шүү дээ. Зохиож байгаа уралдаануудын нэр хүндийн асуудлыг одоо нэг жаахан хөндөөх юм. Энэ миний сэдвүүтэй холбоогүй ч гэсэн энэ бас яригдах ёстой зүйл гэж бодож байна. Ялангуяа их хурдын одоо их хурд бол манай холбооны
холбооны хамгийн дээд уралдаан. Тэгээд энэ хурдыг яг бүсийн уралдаантай ч юм уу аймгийн одоо нэг айн уралдаантай зөвлөж болохгүй юм аа. Энэ бол одоо шалгарсан мордын уралдаан. Энэ бол асар үнэтэй хариуцлагатай уралдаан. Энд уралдаж байгаа морд бол асар өндөр үнэтэй, асар одоо сайхан ховор амьтад уралддаг. Тэгэхээр энийг хамгаалах нэгдүгээр. Хоёрдугаар энд уралдаж байгаа энэ нэр хүндийг өсгөх хэрэгтэй. Тийм учраас манай холбооноос аймагуудын холбооч гэсэн өөрийнхөө бас энэ бүсийн уралдаануудыг бас хийж явах ёстой юм аа. Энэ бүсийн уралдаанаас шалгарсан модтой бас энэ төвийн уралдаанд явуулдаг энэ уралдааны одоо зарчмуудыг бас манай аймагуудын холбоо зохион байгуулж явал зүйтэй юм гэж бодож байгаа. За тэгэхээр энэ уралдааны бүсийн уралдааны болоод энэ хамгийн гол нь их хурдын нэр хүндийг өргөх хууль эрх зүйн үндсийг бий болох хэрэгтэй. Энэ бол Монголын хамгийн дээд уралдаан учраас энэ төрүүлсэн морины одоо бай шаналч өндөр байх ёстой. Энэ төрүүлсэн морины цол энийг төрүүлсэн эзэн шал өөр цолтой байх ёстой. Хуучин бид анх энийг хийж явах тийм байсан юм аа. Ингээд дараа нь хууль мөл гараад одоо ингээд замхарцсан байгаа. Энийг бий болох хэрэгтэй байна. Энэ бол энэ уралдааны нэр хүндийг өргөх бас нэг том ажил аа гэж ингэж бодож байгаа. Тийм учраас хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж энэ төрүүлсэн бол одоо тэр төмний их хамгийн дээд одоо шагналыг авдаг. Тэгээд одоо юу гэдэг мөнгө худраг өгдөг. Тэгээд эзэн нь бол одоо солгүй байсан бол шууд дараагийнхаа цолыг авдаг. Цолтой хүн дараагийнхаа цолыг шууд өгдөг. Гэх мэт энэ одоо урьдчилгаануудыг одоо дэвшүүр тавих зүйтэй гэсэн. Энэ санаа байна. Хурдан морины уралдааныг зохион байгуулах асуудалтай холбогдуулж манай Марийн спорт баяртай холбооны дэд ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын морины одоо салбар хорооны дарга хамгаалахын дэд сайд Ваасанхүү мэдээлэл хийнэ. Миний хувьд бол 1999 оноос хойш улсын баяр наадмын комиссийн даргаар ажиллаж нийтдээ 8 удаа за нэг засгийн газрын тогтоолтой бүсийн наадам нэг удаа ингээд 9 удаа энэ ажил үргийг гүйцэтгэлээ. За энэ хооронд бол та бүхэн мэдэх бах шүдний комиссн цэргийн буудлагын сумнаас хамгаалсан кас хүмүүсцэн нохойтой цагдаагаар комиссийн гэрийг тойруулсан ингэж наадам хийдэг байсан намайг энэ ажлыг авахт. За одоо бол арайч нэг нохой буу шийдэндээ бол арай хүрээгүй явж байгаа гэж би ингэж ойлгож байгаа. Тэгээд энэ хооронд бол нэлээд чих зүйлийг үзэж ихч загнуулж ихч одоо бас магтуулсан байгаа. Тэгэхээр нэлээд одоо дуршлаг хоригдлжээ гэж би хэлэх гээд байгаа. Тэгэхээр энээсээ би та бүхэнд бас олон наадмыг зохион байгуулахад хэрэгтэй болов уу гэсэн ганц нэгэн саналаа хэлье гэж бодож байна. Эхлээд бид энэ хуулийн сайн уу гэж ярихаас илүү гарчсан баталсан хуулиа хэрэгжүүлэх, хуулийг дагаж гарсан дүрм журмыг нь биелүүлэх тал дээр манай холбоод анхаарч ажиллах хэрэгтэй. Бид биелүүлээ сурчих юм бол тэр хууль дүрмийг өөрчлөх бол байж болох асуудал шүү дээ. Тэгээ боловсронгуй болоод сайхан болоо явдаг юм аа. Анханаас нь одоо болсон болоогүй гэж яриад тэрийгээ саармагжуулаад тэгээд тэрнийг саармагжуулсан учраас зохион байгуулалт дээр тэр нь нөлөөлөөд тэгээд хүнд нь буруу тохиод байгаа нь мэдэгдэхгүй тэр засгийн удирдлагад тохиод байгаа юм уу их хурлд тохиод байгаа юм уу холбоонд тохиод байгаа юм уу мэдэгдэхгүй юм болдог юм байгаа юм. Тэгэхээр энийг би бол энэ ингэх ёсгүй. Нэгэнт гарсан хуулиа бол бид хатуу дагаж мөрдөх ёстой. Дараагаар нь мэдээж хууль боловсронгуй болохоор тэрийг дагая гэсэн ийм хэлэх гэж байгаа. За та бүхэн одоо мэддэг бах. Хоёр дүрмтэй явж байгаа өнөөдөр. Нэг нь болохоор зэрэг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үед хэрэгэлдэг дүрм. Энийг бол Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар одоо хэлцээ баталсан тогтоолоор. За нөгөөх нь болохоор зэрэг манай Марийн спорт баяртай холбооны дүрм гэдэг. Хоёулангийн бантаг нь болоод ингэ яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг одоо тавд нэг мөрөөлөх юм шаардлага байна. Манай хоёр дүрм юу гэдэг вэ? Нэг нь одоо жишээ нэмэл хүүхдгүү төрүүлсэн морийг нэг ухраана гэж. Тэр засгийн газрын дүрм дээр. Нөгөө манай уяачтай холбооны дүрм дээр 5 ухраана гэж. Тэгэнгүүт одоо ямар нэг сүүлийн үед гарч ийн гэхээр
гараан дээр гарааны төхөөрөмжийг нэгээд гаргаж байгаа шүү дээ. Тэнд бид бол бичлэгээ сөрхий одоо зөвшөөрч байгаа юм. Тэгтэл тэнд нэр нөлөө өгөх одоо том дарга хүн, улс төрчин машинтай зогсож байгаад 4-5 хүүхэд буулгаж аваад машиндаа суугаад явж байгаа жишээд. Би зүгээр энэ одоо нэр хэлгүй би одоо маш олон хүнийг одоо эвгүй байдалд оруулна л да. Тэгэхээр би бол төвчээд хэлэхгүй байгаа юм. Хэлэх завшаан буюу одоо шаардлага гарах юм бол хэлж болох л байх л та. Тэгэхээр энэ нэг харуулж юм хэрэг энэ бол үнэхээр ичхтэр тийм ээ. Ичхтэр юм одоо явдал шүү дээ. Тэгээ тэрийг нь одоо зохион байгуулагч талаас зөвшөөрөж байгаа юм шиг дэмжиж байгаа юм шиг ийм юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо та хэд гаргахгүй байх хэрэгтэй. Ингээхийн тулд яаралтай 4 жаваа нэг болох хэрэгтэй, нэг амаар дуурдаг ийм байх хэрэгтэй байх гэж бодож байна. Манай аймаг болгонд орон нутаг болгонд ингээд морины уралдааныг зохион байгуулж байгаа. Ингэхдээ та бүхэн зохион байгуулалтынхаа ямиг тийм бичиг баримттай эзэнтэй төлөвлөгөөтэй хийж байгаа ч гэж би хүсэх гэж байгаа. Би аймаг сумын олон наадамд очиж байсан. Тэнд бол зүгээр хэдэн ярьж байгаад яваад өгдөг. За би хувьдаа бол ойлгохгүй дуустдаг. Цугласан, ярьсан, тэгэл яваад тараа явчихдаг. Одоо жоохон хэн яа гэсэн заяа би цэргийн учраас тэгдэг байх л да тий. Би бол нөгөө чийдэг гэд ингэж суртсан. Гэтэл нөгөө ус учдаг. Би сүлд нь бол одоо хэн юу хариуцсныг нь бол ойлгоогүй хацардаг юм л да. За тэгээд дараа нь бол яг тэр шиг юм болоод ингээл өнгөрдөг л юм харагдаад байдаг. Тэгэхээр би юу байна гэхээр манай морин спортын бол нэгэнт бодлого хэрэгжүүлж байгаа бол бүх юмгаа төлөвлөгөөтэй хийгээд дараагаар нь тайлантайгаа дандаа хадгалж байгаа ч гэж үсэж байгаа. Энэ бол та бидний зохион байгуулалтыг сайн болгоход бол ихээхэн ач холбогдол өгнө гэж ингэж бодож байна. За зохион байгуулах хороо комиссаа томилохтой их анхаармаар байна. За түрүүч улсууд ярьжсэн энэ намайг болсон цагаас хойш үндэсний хоёрын наадмын хурдан мөрний уралдааныг л манайхаа зохион байгуулах юмсан л гэсэн юм хүсэл мөрөөдлийг байнга илэрхийлж байгааг би бараг 10 жил сонсож байна л да. Энэ одоо жоохон ямар сонирхол байдгийг би мэдэхгүй. Зүгээр өөрсдөө зохион байгуулаад байгаа юм гэхээр тийм харагддаггүй. Эцсийн сэтгэл хэдэн хүний одоо толгой дээр буугаад тэр нь одоо тэрийг хариуцаад даваад л ингээл ирсэн шүү дээ. Би олон одоо холбоотын тэргүүлэгч нарыг комиссд оруулж алдаж ирсэн хүн байгаа өөрөө. Манай нөгөө Оросын холбооны тэргүү маань өөрөө замаас морь оруулах ажлыг зохион байгуулаад зогсож ирсэн. Одоо тийм л жишээ би бас л одоо энэ нэрийг одоо энэ удаад архив яг хэрэг дээрээ нэг хэдэн морь малгүй нэг хэдэн хүн надтай үлддэг. Тэр наадам эхлэхээс өмнөөс эхлээд наадам дуустал тэр олон гялгаруудын донд тараагаад үлддэг байхгүй. За тэр болтол нөгөө нөхдүүд бол сайхан одоо торгон дэлтэй үрж нэг үзэгдээд нэг хэсэг уяач суулгасан нэг жип олон ирээний наас нэг жип жал дундуур давхиж байгаа тэгээд алга болдог. Одоо наадмын өглөө бол их сайхан хурж ирж нэг харагддгийн цуглж. Тэгээд цаашдаа бол тэр морь уралдаж явах дагаж явах жипнүүдийн донд л явж идэг болохоос биш бидэнтэй нийлээд одоо зовлон жангалыг хуваагаад тоосон дарагдаа тийм ээ хоолгүй шиг заримдаа тэгээ нэрвэн бараад одоо ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй хэрэлдээ зогсож идэг тийм одоо хүн байдаггүй. Тийм учраас би энэ зохион байгуулагч нарыг энэ ажилд оролцуулахдаа их зөв сонгож оруулж явах нь бол зүйтэй юм а гэсэн юм санал хэлэх гээд байна. За тэрэн дээр би хэллээ шүү дээ. Яг тэр хэн юу хариуцах ёстой тэр эзэн л орох ёстой. Тэрнээс зүгээр нэг одоо бэлэг дэмбэрлийн бэлэг тэмдгийн ийм хүмүүс бол зөндөө байдаг л да. Ханд өгсөн ч гişиг эрен одоо тэр ануусын хийж өгсөд наасан учраас би одоо энэ нэг орох ёстой ч гişиг би тийм юм гар өргөжсэн учраас дагаж нэг үзэх ёстой ч гişиг тэр энэ тэрийг бол одоо манай холбоо тас зогсоох нь зүйтэй. Инээс ч болоод ард иргэд бол маш их одоо зөвөвцдөг. Ард иргэд бол маш их зөвөвцдөг шүү дээ. Тэгэхээр энийг бол манай одоо холбоо энийг таслан зогсоож зөв голдролд нь оруулж энэ зохион байгуулалтын нэр хүндийг бол дээшлүүлэх ёстой гэж би ингэж ойлгож явдаг юм аа. За энийг хийх гол хүмүүс нь бол манай
аймаг орон нутагт байгаа салбар хороод за тэгээд дээрээс нь манай Монголын морин спорт уяачтай холбооны тэргүүлэгчд байх учиртай. Төхөөрөмжгээд юм хийж байгаа. За энэ бол үр дүнтэй. Хэрвээ энийг их сайхан цэвэрхэн хийгээд тийм ээ. Боловсронгуй болгоод ингүүл одоо болж лээ л да. Араач одоо ингээд нэг ирсэн оролцсон хүмүүсийг нэг нь гондоо нөгөөг нь одоо баярлуулахгүй байх талаас нь ялангуяа үндэсний их баяр наадамд бол би л тийм бодолтой байдаг. Энэ зовлонгийн мэдэх учраас тэр хөдөөнөөс юу ч мэдэхгүй тийм ээ. Жип байхгүй. Ийм хүн ирээд өөрхөн морин оролдуулах гэхээр зөв нэг атмануудын донд одоо нэг баг хойд уржгаа мэдэхгүй явж байгаа. Тэгээд юу болсныг ч мэдэхгүй нэг бөөн гомдол буцдгийг л одоо болох хэвээр. Тэхийн тулд зохион байгуулалтыг бол хатуу чанд хийх ёстой гэдгийг нэглээд байгаа юм. Тэгэхээр энэ зохион байгуулалтын дээр энэ төхөөрөмж гэдэг юм яг орон нутгатаа бас өөрсдийнхөө хэмжээнд энэ төр одоо энэ зохион байгуулалт зүйтэй байх л та. Ер нь 150 м өргөнтэй ийм гарааны эхний хэсэг 150 м байхад бол нэг 500 морил ерөөсөө ямар ч тийм юугүй хүндрэлгүйгээр одоо ингээд зэрэг гараанаас гарч болж байгаа шүү дээ. 3-4 гинэ. Нэг 4 морины ард байж байгаа хүүхэд нэх одоо хоцорч ирэглээгээд гоншгоноод одоо чигтэйхэн болох бол юм байхгүй шүү дээ. Бид одоо ингээд уралдаад энэ зохион байгуулалт ингээд харж яадаг. Нөгөө манай төрүүлдэг айрагдаг нөгөө алдарт сайхан хөлгүүд чинь ардаас нь гарч илээдэг. Тэр урд үлдсэн гарч илээдэг бид мэдээж тань. Тэгтэл нэг харахад цагаан хөдөлтөөр очиход эхний ард орчихсол явж илээдэг шүү дээ. Тэр ийм нэг жоохон юмыг бол нэг айхтар одоо ачаал хөдөлгөөн нөгөө хүүхдүүдийг бүр ийм ачин санаа бодолтой болгоод тавьдаг энийг одоо зохион байгуулалтад анхаармаар юм шиг бодогдож байгаамаа. Холбооны хөрөнгө санхүүгийн асуудалтай холбогдуулж санхүүжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажил бас цаашид одоо бодож төлөвлөж байгаа асуудлуудын талаар Монголын морин спорт уяачтай холбооны тэргуун дэд ерөнхийлөгч Итгэлд орших группийн ерөнхийлөгч Бэлэг Дэмбэрэл мэдээлэл хийнэ. Монголын морин спорт уяачтай холбооны байгуулагдаад 15 жил орчим болж байгаа юм байна. Энэ хугацаанд 70 гаруй бүсийн уралдаан 4 их хурд зохион байгуулагджээ. Тус арга хэмжээ болгондоо санхүүгээ төлөвлөрүүлж түүнийг тус бүрдэн зориулж хэрэгжилж ирсэн юм байна. Энэ аймаг орон нутгийнхаа салбар холбоодыг шалгаруулж байгаа. Шалгаруулад энийг одоо энэ жилээс эхлээд эхний 3 байрыг шалгаруулад одоо үүндээ бас холбооныхоо өмнөөс одоо бас энэ хурд мориныхоо үржилтэн зориулж аймаг салбар холбоодоо эхний 3 байранд нь цэвэр үйлдвэрийн адуунуудын эр төлөвүүдийг өгч байгаагаар ингэж шийдсэн. Одоо бид хөтөлбөрийн дагуу бол дээр яригдсан асуудлуудтай холбогдуулж зөвлөгөөнд оролцогчдын санал бодлыг сонсох чөлөөтэй ярилцах ийм одоо асуудал байгаа. Хэвлэл мэдээллийн эрхчлөөтэй болоод ирэнгүүт бид аливаа үйл ажиллагааг улс орныхоо нутаг сөрсгөж явж байгаа үйл ажиллагааг бол бид сурчлах, сурвалжлах ийм эрхтэй хэвлэл мэдээллийн байгууллага бол. Энэтэй манай уяачны холбоо чухам ямар байдлаар яаж харьцах вэ гэдэг асуудлыг бид ярих хэрэгтэй байгаамаа. Энэ учраас бид холбооныхоо бодлого үйл ажиллагааг олон түмэнд, олон нийтэд ойлгомжтой болгохын үүднээс хэвлэл мэдээллийн дүүний өмнө боломж олцоог тухайн одоо үйл ажиллагааныхаа онцлог тохируулан нас одоо боломж олонцоо олгоно гэдэг одоо бүх сэтгүүлчдийн машинтай хурд морныхоо уралдааныг дагуул ганцхан уралдаан биш. Ер нь одоо тэр вебсайт энэ одоо нээлттэй болсон энэ бүх боломж олцоог эхлээд олгож чоод дараагаар нь бид одоо сэтгүүлчдээс үнэн зөв бодтой мэдээллийг өгөхийг мэдээллийг олон түмэнд мэдээллийг шаардах ийм одоо зүйтэй энэ асуудал хоёр талтай юм аа. Яг гэвэл манайх мэдээлэл зөв бөгөөд бодтой яг мэдээлэл хүн нь өгөөгүйгээс буруу ташаа мэдээлэл гэдэг. За наад захын хэрэг одоо тэр уралдааны нэр, уяачдын холбооны нэр, ус одоо албан тушаал, албан ёсны арга хэмжээний нэр аадарснаас ахгуулаад бид нөгөө тодорхой одоо бодтой мэдээлэл яг энэ хүнээс авна шүү гэдгийг зөвхөн одоо уяачдын холбоо төдийгүй орон нутагт уралдаан зохион байгуулж байгаа уралдаанууд яг тэрийг хариуцсан хүнээ бид томилж өгөөгүй. Тухайн хүмүүс түрүү бас уугаа ирлээ шүү дээ. Хэн юу хариуцах нь мэддэггүй. Энэ нь үнэн манай одоо зөвхөн одоо орон нутгийн холбоотын ч биш энэ манай төв холбооны гэсэн томоохон уралдаанууд дээр хэн юу хариуцах юм бэ?
тэр одоо мэдээллийг хэн өгөх юм гэдгийг ердөөсөө бид тодорхой болгож өгдөггүйгээс тэр хэвлэл мэдээлэлд одоо буруу ташаа мэдээлэл. Тэгээд тэрнээс болоод холбооны бодлого үйл ажиллагаа буруу ташаа мэдээлэгдэх ийм хүртэл гардаг. Ийм учраас тэрийг хариуцсан тухайн одоо үйл ажиллагаа бол заавал хэвлэл мэдээлэл хариуцсан хүнтэй байж албан ёсны нөгөө нэг амаар дуурдаг ийм болно. Ийм учраас мэдээлэл түгээх энэ аргачлалаа бид энд боловсронгуй болгоно гэдгийг та бүхэнд хэлье. Ийм саналтай байна. Одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд манай энийг сурталчилж байна. Өөр өөрийнхөө хэмжээнд, өөр өөрсдийнхөө мэдээлэл авч байгаа хүрээнд, өөр өөрсдийн одоо техникийн болон уран сайхны түвшингийн хүрээнд энэ бол нэг том эхлэл юм. Өнөөдөр одоо морь явуулдаггүй, телевиз гэж алга, морины тухай, уралдааны тухай бичигдэггүй янз бүрийн өнцгөөс одоо тэр улс төрчдийн талаас бичиж байна, бизнесмэнүүдийн талаас бичиж байна, уяачийн талаас бичиж байна. Янз бүрийн өнцгөөс, янз бүрийн байдлаар одоо бичиж сурталчилж байна. Гэхдээ бидэнд эндээс энэ уяачтад, сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн байгууллаганд бид өөрсдөө мэрэгжлийн одоо зөвлөгөө өгөх хэрэгтэй. Мэргэжлийн талаас нь бид зөвлөхгүй бол өөрхий тэр хотод 40 мянгатад өссөн хүүхэд тэр морины зүсийг яаж мэдэх вэ? Тэр уралдааны нэрийг, тэр утга учирыг яаж мэдэх вэ? Ийм учраас бид болцоо олгоно гэдэг нь бол одоо тэр морийг тэр машинтай дагуул давхахаасаа илүү бид тэр хүмүүст мэдээлэл өгдөг. Тэр мэдээллийн зөв өгдөг. Мэдээллийг бид бодтой өргөж өөрсдөө. Тэгээд дараагаар нь харин тэр хэвлэл мэдээллийн байгууллагынхаас шаарддаг. Бид ийм мэдээлэл өгöd байхад та нар яагаад буруу ташаа мэдээлэл, яагаад буруу зүрх ярьж байна, яагаад мэрэгжлийн бус хандаж байна, яагаад манай холбооны бодлогыг буруу ярьж байна вэ гэдэг. Энэ хүүхдийн номерыг дэлхийн жишгт хандаж одоо хажуу талтай нь гаргаач гэдэг саналыг уяачтай холбооны 2 дугаар их хурлаар анх бид тавьж ирсэн юм а. Тэгэхээр зарим намайг шууд чи номерын бизнес хийх гэж байна үгээд. Тэгээд номерын бизнес хийх гэж байна. Олон түмэнд ойлгомжтой байх хэрэгтэй байна. Энийг энэ зөвлөгөөнд дахиад санд оруулж байна. Монголын урдан мөрний салбар хороож гисэн бас энэ дээр төрийн байгууллагуудаас анхаарах хэрэгтэй байх. Яагаад гэвэл өнөөдөр ямар телевиз дамжуулж явах намаагүй. Ямар нэгэн байдлаар тэрийг шууд дамжуулаад үзэгчид өнөө стадионд цэнгэлдэгтэр байгаа үзэгч чи энийг харж байгаа. Эндээс сурчлагын дээр ч олон орж иж байна. Энэ мэдээлэл уяачтай мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр ингээд одоо бид бүгд одоо тэр солонгосын ч гэдэг юм уу битмийг хэрэгжилж байгаа. Энийг бид ярил л да. Тэхгүй болохоор нөгөө орон нутгийнхан ч одоо энэ сууж байгаасууд өлцөйтийнхэн болохоор доо хэрэгжилждэг. Тэгэхээр хөдөөнийхөө өөрөөсөө ноёл цэцэлгаа зогсож л байгаа шүү дээ. Энийг энэ ч эмчилж байгаа маа, ийм учиртай юм а гэдэг иймэрхүү сурчлагаануудыг сайн хийж өгөхгүй бол нөгөө хот одоогийн хоорондын нөгөө шин цагийн уяа, уламжлалт уяа хоёрын хоорондын хүмүүсийн хоорондын зөрчилдөөн бий болчих гэдэг. Энэ мэдээллийн хомсдоос болж. Өнөө хэдэн хүн хүчин хоорондоо зодтолдоод эхэллээ нэг үг байлгээд. Ингээд зурагтаар ингээд олон өмнө өмнө гарч байгаа юм чи одоо бид ярихгүй байж болохгүй шүү дээ. За хүүхэд нь одоо мороо уучлаа биш харин хоёр хүүхэд зодтолдоод унлаа гэж ярилтээ байвал хөө яах вэ? Энийг уяачд маань энэ холбоодууд маань холбооны дүрмдэл бий л дээ. Дохон зориуд одоо саатуулах гэх юм бол одоо энэ тэрэ болох юм бол ухраан барин хасан нэтгсэн дүрмдэл тодорхой заалтгүй хуулинд. Гэтэл энийг нөө уяачийн ёс зүйн, унаачийн ёс зүйн талаас яриач. Хөдөөнөөс хүүхдүүд энэ төр ярьж байгаа шүү дээ. Одоо ингэ ороолгоод ингэ гаргацсан, ингэ шахсан, тэгж шахсан. За тэгэл яг үжүүргөө болохоор тачхинд л одоо эдгээр хүүхд нь орондоо зодолчдөг. Өнөө гадаад дотоохын ч харахаараа яах юм. Түмэнд юу гэж мэдээлэх юм. Хүүхдүүд нь зодолдоод унлаа гэх үү. Энэ нэг бас ёс зүйн талаасаа судалцаасаа гэж өсч байна. За баярлалаа. Одоо манай өөрсдөө хадаа дөрөв журам Монгол Улсын төлөвчтэй хэрэгжин гэж байгаа. Тэгээ яаж хэрэгжих вэхээр би ийм хэлмээр юм л да. Энэ жил одоо би нэг 10 жил хөөсөж явж энэ жил нэг одоо нэг сар би нэг аймгийн иргэдийн хурлын тогтоол гаргууллаа. Аймгийн хэмжээнд. Одоо юу гэсэн үг Монголын морин спорт өөрсдийн одоо энэ салбарсан хөлгийг одоо Хэнтэн аймгийн нутгийн дэвсгэр дээр хурдан морийг одоо зохион байгуулах одоо юу гэдэг цаг хугацаа газар орон зөвшөөрөл энэ нэг шийдвэрлэх хэрэгэд тогтоол гаргуулж байгаа. Нэлээд тайлбарлаж байна. Хэрвээ ингэж тогтоол аймгийн иргэдийн хурлын тогтоолд бол тэр аймаг дээр байгаа хууль шүү дээ. Иргэдийн хурлын тогтоол гаргуулад түүний чинь бүх сумын засаг одоо иргэдийн хурлын дараагаар дэмжиж мөн тэрийг хэрэгжүүлэх ёстой. Энэ эрхчлэн акт руу оруулж өгөөд тэгээд сум дээр байгаа өөрсдийнхээ холбооны одоо тэргүй дараа нарыг бол яг өөр ер нь морин девж байгаа юм дуртайдаа явж байгаа шүү дээ. Биднээс ихтэй бүгд дуртайдаа явж байгаа. Хинч алдаагүй. Тэнд байгаа бас өөрөө дуртайдаа явахаар дуртайдаа хөлсгөө хүмүүсээс сонгоод судлаад ингээд томилдгийн сонгоод юм ажил хийхгүй бол
Сонон дээр очоод нэг хэдэн хүмүүс байж чад нэг хөрн уяастай холбоо даргуул нэг өөрийгөө нэг хэдэн хүнд ярьж чад тэгээд нэг юм морь яваад идэх хөр байдаг л да. Гэвхгүйгээр ийм одоо албан ёсны тогтоог оруулаад дөрмөг оруулаад дээр нь өөрийнхөө холбооны дөрмөг тэнтэй хавсаж оруулаад ингээд нэг жолгон дээр албан ёсны болгож ингээд шатнаас эхэлж явуулвал бидний уяастай холбоо хөл дээрээ босч санхүүжилтийн хөл дээрээ босч одоо ажлын үйл ажиллагаа зачимтай болж хувирнаа гэж ингэж зөвлөлдөж ярьж байна. Одоо босод хүмүүс ярих учраас бас би бас сонсч таарна. Тэрс өөрийнхөө одоо зөвлөлтөнд нөр болох үгүй бас ярьж байна л да. Тийм ийм замаар ингэж яваад манай уяастай холбооны үйл ажиллагаа одоо эрх зүйн акттай зүйтэй албан байгууллага албан үйл ажиллагаа олон нийтийн байгууллага болж яг нь тусдаа өгнө гэсэн ийм зүйл хэлж байна. Ийм санал байна. Энэ аавны сумдын наадмын одоо хурдан морины уралдааны одоо энэ комиссийн ажлыг одоо манай уяастай холбооных л одоо хийдэг шүү дээ. Зарцсан ажлын жил болгон зарцлагдаад тэгж явж идэг. Тэр манай холбоонд орж байгаа мөнгө төгрөг байхгүй. Тэр улсууд одоо зарим нь албан тушаал хариуцдаг хүмүүс бол байгууллагын зардлаар бензинээ хийдэг. Хуваараа машинтай улсууд бол хуваасаа бензин хийгээд одоо тэр өөрөг даалгавраа биелүүлдэг одоо нэг ийм нэг жигтэйхэн одоо нэг ийм бий болоод олон жил болсон юм бол. Тийм учраас энэнийг бол одоо болиулах хэрэгтэй. За түрүү зарим хүмүүс хэллээ. Морины уралдааныг бол манай одоо холбоо авбалиад гэ нэгдүгээр. Хоёрдугаарт тэр аймаг орнотын зардал наадмын зардал гэж байна. Тэр зардалтай ч авсан болохгүй байхгүй шүү дээ. Хариуцлагатай хийх юм бол энийг бол цааш яамаар юм одоо энэ тал дээр бас нэг чиг атлаа 50% зардлын одоо өгдөг авдаг юм журам байхад одоо болохгүй юу яах вэ? За одоо энэ бол сайд одоо энэ байгаа учраас та энэ тал дээр бол тодорхой чиг баримжаа гаргаад хэрэгжүүлэх одоо болцоотой одоо хүн байна гэж таныг одоо үзэж байна. За түрүү одоо бас ярьлаа. Жифэнд одоо уяас дандаа суугаа явж идэг, дотор нь өмүүлээд явж идэг гэж. За дөрөвд орсон байна харин. Уяастай нэгч одоо мал амлаг хүмүүнлэгийн машинд комиссийн машин суулгахгүй гэж. За энэ өстой орон даяар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлээгүй бол айл аймагт хэрэгжүүлээгүй юм. Түүнийг манай энэ холбоо анхаарал тавих хэрэгтэй. За тэгээд сурвалжлагчнаар ч гэсэндээ одоо тэр олон мас сурвалжгүй одоо тэгээд бас тэгэл буруу юмыг сурвалжилдаг. Одоо тэгэл өгөөлө хилтгий дэшаа ганц нэг хоёр хүнд үйлчилдэг ийм байдал бол ажиглагддаг шүү гэдгийг одоо хэлмээр байна. Нөгөө талаар энэ хулгайд алдсан одоо өмнө тодорхойлтуудыг ингээд авахгүй л одоо надны нөгөөс би ингээ хурдмаар алдсан та мэдэндээ би одоо тэгэд аригжсэн ингэжсэн тантай цуг ингээ авижсэн гэл өөр гэрээрээ шалаад одоо цагдаад нэг юм тодорхойлтыг гаргадаг байж очиад нэг мэдүүлэг өгөөд гэж ингээ шалчдаг. Би олон жил шалуулсны хооронд одоо энийг одоо хэлж байна. За санжаад сая бол ярьлаа. За энэ нэг уяастай холбоо тамгатай тэмдэгтэй тамга тэмдгийн дараад за тэрний мэддэг уяастай холбоонд хэрэгүүлэх юм уу уяастайс тодорхойлуулад одоо 19-оор цагдаад бичиг өхөн зүйтэй байхаа. За тэгснийхэн юунд энэ ч юм авах хэрэгтэй. Хоёр хэдээр үнэлж байгаа 2 саяар үнэлж байгаа бол адглаад нь 20 мянган төгрөг аваад холбоонд онгоцрох хэрэгтэй. Ийм жоромтой. Тэгэхээр та одоо ингээд 2 сая үнэлүүлээд 20 мянган төгрөг өгнө гэх юм бол бид нэр холбогдох хүнээр тодорхойлт гаргуулад би тамгаан дараад гарын үсгэн зураад өгье гэдэг. Ийм юм хэрэгжүүлж манай энэ сан хөмрөг жоохон авахгүй бол бид гişүүдийн татварч юу шалах вэ? Тэргүүлэгчдийн татварч одоо зөөхөн байхын одоо энэ тал дээр бол бид нар бас орон нутгатаа гартаа авч одоо тэр санхүүгийн талаар нэлээд барьж одоо тэр нөхдөөтэй ингээ харьцаж явах нь зүйтэй байна гэсэн юм санал тавьж байна. Хамгийн гол нь бид одоо холбоо явуулаад холбооныхоо толгойтой носолдоод одоо яваад байгаа шүү дээ одоо хүртэл. Одоо холбооныхоо хөлдөө носолдох хэрэгтэй болсон байна. Яагаад орон нутгийн холбоодыг одоо бэхжүүлэх. Орон нутгийн холбоог албан ёсоор байгуулах. Тийм ээ. Тэнд одоо төвөөс одоо энэ олон төр 40 гэрэн дэргүүлэгч байж энэ 10 20 гэдг аймаг байж одоо аймаг сумдад яваад одоо энэ зохион байгуулах хэрэгтэй байна. Өөр одоо хурлын хийлгээ тэргүүний албан ёсоор шинээр сонгуулад одоо үйлчлэгчүүлээ тийм ээ. Тэнд одоо олгодоо одоо уяастай цол зэргийн одоо тэр орон нутгаар нөгүүлдэг ёстой минь тэр хуулийн дагуу үйлээд ингээд зохицуулаад одоо орон нутгийн уяастай сэтгэлгээ нэлээд нааш татж бас тэр усуудын одоо сэтгэл зүйн нэлээд нэмж үзүүлэх ийм шаардлага үлдээд байгаа.
За орон нутгаас уяачны татвараар бий болж байгаа ингээд 150 сая төгрөг болох юм байна л да. За бодлого 100 сая төгрөг. Тэрийг татаад ирсээ дараа нь одоо манай орон нутгийн төсөв хуваарлдаг шиг ирсэн хэмжээгээр нь аймагын ирсэн хэмжээгээр сумд одоо энийг хуваарлуулад ингээд орон нутгийн одоо улсуудын төсөв бүрдүүлэх юм бол энэ хэрэгтэй болно гэж ингэж үздэг. Тийм учраас бид орон нутгийн одоо уяачтай холбоог одоо бодлогоор одоо энэ жил түрүү ярьсан л да. Энэ жилээс орон нутгийн одоо уяачтай одоо бүртгэж авъя, үнэлэгчүүлээ, татварыг авъя гэж. Энийг бодлогоор яасан зохион байгуулад орон нутгад байгаа тэр одоо бас уяачтай бас одоо нэртэй хүндтэй тийм усууд тач оролцуулаад ингээд баг бий болгоод зориуд эндээс ажил төр бий болгож одоо хөрөнгө мөнгө бензин тос шатгуун дарамж саарж үзээд энэ ажлыг нэг хийж эхлэх зүйтэй болов гэж. Тэгээ бусадуудаа санхүүжилтийн хөгжлүүд байна л да. Тийм а төсөл хэрэгжүүлэх. Тийм а бусад одоо энэ төрийн одоо засгийн газрын хийх ёстой ажлыг одоо гэрээгээр авч хэрэгжүүлэх асуудал. Тэгээ энэ жил үл яг одоо дэмжиг гараг зохион байгуулалт бид үрж үзээгүй сайхан боллоо гэсэн. Тэгээ энэ хүчит дутагдaltaй байгаа юм. Ерөөсөө тэр аймаг орны том наадам болдог. Аймаг тэнд ноён суучдаг. Бидлих ёстой. Цагдаа гаргаа тавьчихдаг, уяачтай холбоог хавьруулдаг тэр л байгаа. Энэ бол сэлэнгдээ харагдж байна. Сэлэнг аймаг урдаа сайхан болсон. Их гоё боллоо манай хөдөөш хүүсгдэж хамт гэсэн толгой төхөөс арахгүй манай уяачтай холбоо сайхан боллоо гэсэн. Үнэхээр сэлэнгийн наадам бол муу болсон. Азар яаж уралдаа энэ толгосроо мэдж байгаа. Их нас яаж уралдлаа мэдж байгаа. Эцэг азар тэнд бол хүүхд хөөдөл сайн гэж ярьж байгаа. Тэгээс одоо хамгийн муу уралдаа бас. Ерөөсөө тэр яв зам амын өтө засчихсан чи байхгүй. Ерөөсөө нэг 2 мөр зэгсэд уралдах замдаар хашаад 2-3 замаар уралдуулж байгаа шүү дээ. Тийм учраас уяачтай холбоо энэ Монгол улсад одоо морин уралдааны одоо санаачлалыг гартаа авч энийг одоо хийж л байгаа юм бол энэ тэнд болж байгаа наадам бол одоо үндсэндээ гартаа хүрэхтэй цаг болсон байна. Наадмыг зохион байгуулж байсан тийм улсууд наадмыг зохион байгуулнаас зүгээр наадам үзчихэд 2 өдөрт 2-3 хоногт 2-3 дээс олж өмсчихсэн ийм улсууд бол наадмыг зохион байгуулдаг. Тийм учраас заавал тэр сайн муутаа холидж явсан улсууд зохион байгуулдаг учраас ийм юмнуудыг бол тэр хөрөнгө мөнгөтэй тэр хариуцлагын цуг аваад манай уяачны холбооны одоо энэ бүсийн том наадмуудыг зохион байгуулж хэрэгтэй. За дараагийн энийг бодж явдаг юу гэдэг тэр морин уралдааны 7 удын зам. Энийг бол бид мэдлэлтэй авмаар байна. Бид мэдлэлтэй авныг тогтчулмаар. Өөрөөр зөвхөн морин уралдах замаа одоо хөрсөөр үлдээгээд хоёр талаар нь одоо олон одоо урсгалтай зам бий болгомоор байна. Асфальтын зам. Тэгээд тэр хамгийн дотор талаар явж морь дагж байгаа машин дотор усаас өндөр төлөөр авдаг. Тэр нь манад санхүүжилтанд ордог. 2 дугаар нэгээр явж байгаа арай хямдхан, 3 дугаар нэгээр явж байгаа арай өөр. Хамгийн дотор талаа тэр хэвлэл мэдээллийнхэн тэр хүм маламжийн явдаг юм аа тэгээд хоёр талаас ингээд тэр яваа харчдаг. Тэгвэл одоо нэг олон машин дахиж машин уралдааны дундуур орж хөөгдүүд унаавах юм байхгүй шүү дээ. Энэ бол хөрөнгө мөнгө шаарддаг. Энэ ойлгомжтой. Хямралтай үед эдийн засгийн одоо юм уу одоо юм ярьдаа гэж бодож байгаа. Энэ бол зөвгнөл биш. Зөвгнөл биш. Энийг ингэж зохион байгуулж манай энэ газар нутгийг бол тусгай хамгаалтанд аваад манай уяачтай холбоо энийг бол эзэмших хэрэгтэй. Эзэмших хэрэгтэй. Тэгээ одоо энэ орчинд болж байгаа бүх наадам тэнд хийдэг. Бүх уралдаан төлөвлөлөөд тэр замдаар төлөвлөлөөд цагдаагийн байгууллага энэ одоо ямар компани байна уу? Тэнд дээр төлөвлөлөөд тэр юунд уралдаан байдаг. Би техник үйлчлэгээ босч юмар нь манай холбоо үйлчлдэг. Бүр юм болох хэрэгтэй шүү дээ. За дараагийн асуудал энэ орон нутгийн одоо олон жил морь бал уйсан цол хэрэгэнд хүрээгүй. Тухайн болцод хангаагүй ч гэсэн одоо бас олон жил морь бал уяад бас тухайн орон нутгад адууны үржүүлсээр одоо үйлдвэрлэхсээр сайжруулсан ийм усуд байна. Энийг судалж бид одоо төрийн одон медаль, төрийн шагнал одоо янз бүрийн одоо шагналж урамшуулж явах хэрэгтэй байна. Одоо бол манай зүгээр шагналын систем яг нэрд гарсан. Хэдхэн одоо усуудаа шагнал тодорхойлдог. Орон нутгад байгаа усууд одоо шагнал тодорхойлдог юм байхгүй байгаа шүү дээ. Энэ дээр манай усууд сайн гарах. Орон нутгаас явж байгаа. Орон нутгаас зориуд одоо тэр уяачдын усуудыг одоо тодорхойлтыг аваад засгийн газрын шагналаар шагнуулъя. Уяачд холбооны шагналаар шагнуулъя. Гоо шууд ёо хөдөлгөөн хүндэт медаль олгуул. Энэ чинь одоо манай уяачдын холбооны одоо асар их нэр хүндэт өрнө шүү дээ. Ийм юмд одоо анхаармаар. Энэ уяачдын ёс зүйн асуудал манад үнэхээр болохоо байсан юм шиг юусэн. Нэг л одоо хаанаас гараад ирсэн мэддэхгүй нэг л мундаг усууд ямар нэг цэцэн нэр одоо усууд ямар ч улсуудаа юу ч үдсэн яасан усуудын одоо том ярьсан одоо ийм биелэг хэсэг усууд бий болсон байна шүү.
энийг таам дэмжиж хөргөж өгдөг бизнесийн бүлэглэл. Ийм юмнаас бид хол хөндий явахгүй бид энэ сайхан ийм болсон холбоо ард түмний дунд Монгол улсаа дунд нэр хүндээ алдна. Тийм учраас бид энэс бол одоо их болгоомжтой хандаж, болгоомжтой ярьж, юмд их болгоомжтой хандаж ингэ сурах хэрэгтэй байна. За Азийн морин уралдааны холбооны зорилго. Энэ Азийн морин уралдааны холбооны дүрм ирсэн. Энийг би баталгаат нөгөө орчуулгын төвүүдээр орчуулуулад ингээд авсан байж байгаа. За Азийн морин уралдааны холбооны дүрмээс иш татаад зорилгын тав хүндээ унш сонирхуулъя. Тус холбооны зорилго нь нэг гишүүн орнуудад зохион байгуулагддаг бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал болон зөвлөлгөөний талаар харилцан ойлголтыг олж авч тэдний үйл ажиллагааг дэмжих. Морин уралдаан болон морин үржүүлгийн асуудлыг дэмжих. Тус холбоотой холбогдолтой хууль, дүрм, журмыг танилцуулах. 3. Морин уралдааны хөгжлийг дэмжих зорилгоор морин уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын зорилго, стратегийг ялгарлан авч үзэлгүйгээр хөхүүлэн дэмжих. Үүнд зориуд юу тэмдэглэсэн бэ гэхээр Монгол улс өнөөдөр сонгодог морин уралдааны бол манай сонгодог морин уралдаа явахгүй байна. Тэр үндэсний уламжилт морин уралдаа явж байгаа тийм ээ. Тэгэхээр бусад дэлхийн бусад орнууд маань бол дандаа сонгодог морин уралдаа явж байгаа. Тийм учраас манай энэ үндэсний онцлогийг харгалзсан манай үндэсний уралдааныг бол ялгарлан авч үзэхгүйгээр дэмжинэ гэж Азийн холбоо. За дөрөвдөх нь морин уралдааны үйл явцтай холбоотой мэдээлэл санал бодлоо солилцох, морь сонирхогчдод зориулж олон улсын уралдаан тэмцээний зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой гэж. Тэгэхээр Монгол улс Азийн морин уралдааны холбоонд ирснээр манай Монголын үндэсний морин уралдааныг зохион байгуулах явцад Азийн морин уралдааны холбоо бидэнд тусланаа, дэмжинэ. Бид гадаадд гарч уралдахаас гадна гадаадын тэр баячуудыг, морь сонирхогчдыг авчирч Монгол наадамд Монгол уралдаанд оролцох боломж бий Азийн морин уралдааны холбооны ерөнхий нэрийн бичгийн дарагтаа би санал солилцож байсан. Манай энэ боломжийг бол ерөөсөө маш их сонирхож энэ бол дараагийн их хурал дээр бид ярилцах хэвээр асуудал байна шүү гэж үзэж байгаа. Дэлхийн нийт өнөөдөр эколог, байгалийн их гоё цэвэр энэ асуудал руу анхаарлыг хандуулж байгаа энэ үед яг цэвэр байгалийн юм ингэж уралдаж байгаа манай үндэсний морин уралдааныг бол дэлхийн нийт сонирх нь гарцаагүй гэж бид ойлгож байгаа. Монгол хүүхдээр морио онолж, Монгол уяачаар морио уриулж, Монгол газар нутагт Монгол одоогаар уралдах цагийг бид Монголын морин спорт уяачдын холбоо Азийн морин уралдаантай хамтран хэрэгжүүлэх бас томоохон зорилго тавьж ажиллаж байгаа. За Азийн морин уралдааны холбооны бүрэлдэхүүнд 20 гаруй улс багтдаг. Азийн морин уралдааны холбоо нь олон улсын морин уралдааны холбооны гишүүн байдаг. Манай Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгч нь Английн иргэн, Хонконгийн Happy Valley гэж морин тойролго байдаг. Энэ Happy Valley гэж морин тойролгын эзэн энэ хүн бол Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Бид ерөнхийлөгчдөө Япон, Солонгосын иргэд ажилладаг. Тэгээд манай Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгч маань олон улсын морин уралдааны холбооны бид ерөнхийлөгчийн сонгуульд ажилтай. Азийн морин уралдааны холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга нь олон улсын морин уралдааны холбооны рейтингийн зөвлөлийн даргын ажлыг хийдэг. Тэгэхээр олон улсын морин уралдааны холбоонд нэгдэх гишүүнээр хэлсэх манай анхны зам бол энэ Азийн морин уралдааны холбооны гишүүн болох зам байсан. Тэгэхээр альва спорт бол тэр дэлхийд гарч хөгжихдөө олон улсын твийн холбоодод эхлээд нэгдээд дараа нь олон улсын холбоодод нэгдэж явдаг зарчим байдаг та бүхэн мэднэ тийм ээ. Азийн жудо бүхийн холбоо, олон улсын жудо бүхийн холбоо гэдэгтэй яг адилхан яг энэ замаар бид эхлээд өнөөдрийнхөө ажлыг хийгээд явж байна. Тэгэхээр манай Монголын үндэсний морин уралдаан маань дэлхийн чиг хандлага руу бас нэг хөл тавилаа гэж хэлж болох юм аа. Тэгэлэр Монголын нийгэмд өнөөдөр хурдан морины уяач нар гэдэг хүндтэй байр суурийг эзэлдэг боллоо. Хуучин ямар байсныг одоо энэ танхим зууж байгаа бүх хүмүүс одоо нэг 10 хэдэн жил 20 жилийн өмнө цааш хугацаанд ямар байсныг бүгд мэдж байгаа. Яг морь уяах гэдэг бол үндэсний спорт энэ чинийг одоо тасалдуулж байгаагүй. Гэхдээ одоо төр засгийн зүгээс нийгэм олон нийтийн зүгээс нэг айхтар өргөн дэмжлэг хүлээгээд байж чадахгүй. Уламжлалынхаа дагуу урсгалаараа маягтай ингэж явж ирсэн.
За сүүлийн үед бол одоо нийгмийн сэтгэл зүйч өөрчлөгдөв, нийгмийн харилцааны гүн гүнзгий өөрчлөлт гарлаа. Төр засгаас одоо үндэсний өв соёлыг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж байдгийг нэг орон зайд нь бол одоо Хурдан морины уралдаан 93 наадам гэдэг бол одоо багтаж чадлаа. За ингээд төр засгаач анхаарад, нийгэм болноос анхаарад нийгмийн сэтгэл зүйнийг одоо өргөнөөр дэлгэрээр хүлээж аваад, нааштайгаар хүлээж аваад ингээд ирэхлээр Монголд одоо Хурдан морины уяачийн нэр хүнд их өсөж байна. Их өсөж байна. Хуучин одоо Монгол улсын алдарт уяач гэдэг одоо анхны 10 уяач гэж ярьдаг энэ хүмүүсийг Төв аймгийнхан голдуу байдаг, Төв аймгийнхан мэддэг хүндэтгдэг, одоо улс орны бусад бүс нутаг, бусад аймаг сумууд одоо төдийлөн сайн мэддэггүй. Наадмын иерэл одоо Дорноо сүмдээ мөр төрүүлж гин, Ганжирын сүмдээ мөр айрагдж гин, Дамтны дашийн одоо мөр төрүүлж гин гэдгээр наадмын 2 хоногтол нэг телевиз радиоор сонсоод өнгөрдөг бусад жилийн төрөөлөл таагч одоо мэддэггүй одоо сонирхдагчгүй юм л байж. Тэгвэл өнөөдөр Монгол улсын тодмонлоо чиг одоо Монгол улсын бараг 2,600,000 хүн бараг бүгд мэдж байна доо. Хүүхдээс эхлээд өвгө төгсдөө хүртэл. За уяачийн хөдөлмөрийг нийгэм одоо ингэж үнэлж явах ёстой. Ингэж ойлгож явах ёстой. Энэ хэмжээнд бол одоо бас ямар нэг хэмжээр хүрч байна. За нийгмийн эдийн дотор ийм өндөр нэр хүндтэй болж байгаа ийм улс одоо төрийн хишиг шагнал хүртэж байгаа улс. Төрөөс одоо алдар солон өгч байна. Гавьяа шагнал одон медаль өгч байна. Одоо ийм одоо хайр хүндэтгэлийг хүлээж аваа уяачид маань бид өөрснөө нийгэм дотроо маш одоо зөв бодтой байр суурийг одоо илэрхийлж авч явдаг. Нийгэм болондоо нэр хүндтэй, нөлөөтэй үлгэр жишээ болсон ийм хоёр хүмүүс байх зэрэг гэдэг одоо юуны дөрөнд тэмдэглэж хэлэх хэрэгтэй хаа. За тэгээ сүүлийн үед уяачдын маань эгнээ хөргөжж байна. Хууч одоо хөдөөгийн хүмүүс, хөдөөдөө өвчүүл голдуу хүмүүс мөрийдэг байсан бол одоо сүүлийн үед товчлоод ирэхэд одоо уяачдын шин давхраг, цоошин давхраг хүртэл одоо бий болж байна. Хөдөө бол хөгсөн золоогүй мөрийж байна. Одоо малчин жилгаагүй, албан хаагч жилгаагүй, төрийн албан хаагч одоо энэ бүх хүмүүс л одоо морин хандж байна. Ер нь одоо Монголын 2 сая гаруй хүний чинь бүгдээрээ Монголын Хурдан морины уралдаанд хамааралтай. Зарим нь одоо уйж оролцдог, зарим нь унаж оролцдог, зарим нь үзэж оролцдог ийм хэмжээнд хүрч байна шүү дээ. Ингэхлээр энэ сүүлийн Хурдан морины уралдааны хөгжил одоо дэвшилсэн олон хүчин зүйлийн нэг нь бол санхүүгийн их үндэс одоо бүрдэж болсон Монголын нийгэм сүүлийн үед. Энэ одоо Хурдан морины уралдааны хөгжлийн санхүүгийн их үнсэрийг бүрдүүлж байгаа манай шин залуу бизнесмэнүүд одоо энэ даалгаврын үсгийн уралдаан, энэ дөрвөн их хурд уралдаан, тэгэл энэ хууль эрх зүй дөрвөн их хурл зөвлөгөө энэ хамгийн чинь бүгдийн ерөөсөн дандаа л шин залуу моринд орсон бизнесмэнүүдийн хандийн хөрөнгө дээр одоо төшөө тулгуурлаж хийж байгаа. Энд одоо энэ залуучууд зориуд одоо талархах ёстой. Талархаж байгаа. Тэгэхээр уяачийн ёс чинь ямар хүн төлөвшөх вэ гэвэл уяачийн ёс чинь уяач хүнд л харааиндаа төлөвшнө. Уяач хүнд. Тэгэхээр олон залуу бизнесмэнүүд морин орж байна, морин цаг заваад орж байна, морин сэтгэлээ зориулж байна ч одоо за энийг бол одоо дэлгэрүүл ярих шаардлагагүй байх. Энэ одоо бүгд ойлгомжтой хэрэг. Үүнийхээ хажуугаар Хурдан морин уях тэр одоо нандин хөдөлмөр тэр одоо уяаны дэг сургуулийг өөрөө эзэмших энэ зүй тогтлог одоо бас эзэмших хэрэгтэй. Өөрөө Хурдан морин уйж байж, өөрөө Хурдан морин малж байж, бэлтгэж байж, уйж байж, хагсрааж өнгөрөөж уралдуулж байж, тэгээд тэгжээд одоо Хурдан морин уйсан хүнийхээ төрүүлээд айрагдаад ирэхтэн жинхэнэ баяр баясгалан гамсаж, жинхэнэ одоо тэндээс кайф авнаа. Тэгвэл одоо яг хөө ихний шатанд бол залуучууд цөмөрөө малчин Монголын өрсөд, малчин хүний өрсөд бүгдээрээ ихэнх нь Багдаа мал дээр өссөн. Оюуны ажлаас өндөрөөд сургууль суурь албан жил хөгөөд одоо надад хэсгэлэл энэ их хөндийсэн байна. Эргээд энийг орж байгаа оруулаад орсон шиг гүйцэд ороод морин хүнээр одоо оюулаад явж байгаа бол залуучууд байна, галмал байгуулад энэ бол хөгжлийн зүй тогтолтой асуудал зөв. Тэгэхдээ энээсээ цааш шатахад өөрөө морин дурлаа ах тусаараа морь уйллаа, нааж нөхцөрөө морь уйллаа, дараачийн алхам нь өөрөө морь уйх явдлаа гэж хэлэх гээд байна. Өөрөө морь уйх явдал. Тэгжээж тэр жаргал зовлон жаргалын намсаад, бэрхшээлийн туулаа, зовлонгийн намсаад ингээд ирэх юм бол тэр уяач гэдэг хүн чинь өөрөө бүрэлдэхтэй тэр ёс зүй аяндаа өөртөө бүрдэх болно. Уяачийн хор, хүүхдийн хор, морины хор гэж байдаг. Энэ гурван хор уруулаа гарч байж тэгшэрч хүний одоо уяач өөрөө төлөвш тогтно, морин сайн сайхан давхин,
За уяач нь л одоо миний ямар төрүүлэн тэрмогийн нарны өмнө миний ямар гарахгүй яах ингээл гэртээ ч юм уяндаа чангалцаад байвал тэр чинь ерөөсөө шууд хүүхдэд нөлөөлдөг. Шууд хүүхдэд нөлөөлдөг. Нөгөө хүүхд нь оролдох гэж цаашаа явж байхдаа лоо тэрний ямарнаас миний ямар илүү юм чигээд л одоо ингээл энэ зэн авир гаргаал хүүхд бол нөгөө ахмад хүмүүсийн яг нөгөө өөрийнхөө үлгэр жишээ авдаг дэрэгдээхээ хүмүүсийн зан төлөв одоо сэтгэл зүй хамгийн нэг шууд цахилгааны тусгаж авдаг шүү дээ. Өөр сургууны хүмүүжлийн ухаан систем гэж заадаг. За тэгээд морион тэгж одоо тэгээд цаашаа явж байхад тийм зам байдал гаргаж байгаа хүүхдийн унсан мөрөмөр болох үү жишээ. Тэгэл ийштэйшээ ухсан исэн зог туссан агсан согтуу тавьсан хадуурсан тийм л болно. Ингээл нөгөө уяачийн сэтгэл зүй хүүхдийн сэтгэл зүй моринд шууд л одоо нөлөөлдөг гэдгийг хоёрдугаарт би бас ингээл энэ хорошороо одоо гаргах цагтаа гаргаж хадгалах цагтаа хадгалж ингэж явж одоо сурах хэрэгтэй гэдэг юм бас нэг хоёрдугаар хэлхэн зүйтэй байх. Нийгмийн дотор зөв хүн болж төлөвшөх хэрэгтэй. Зөв төлөвшсөн хүн бол ийм одоо баяр жаргалын ч юм уу одоо бас нэг огцом эргэлтийн үе болж байна шүү дээ. Тэр үедээ л одоо бие их зөв авч явах ийм одоо юутай байгаамаа. Тэгэл одоо ахмад настай хүндэтгэх залуу баг хүүхдүүд одоо шин залуу яснаас одоо сургамжаа хайрлах одоо юунисэнд бодлогоор зөрөө зохицуулж өгөх хэрэгтэй, чиглүүлж өгөх хэрэгтэй. Одоо ийм зөвлөгөөний чинь ингээд нэгтгэхэд тийм тодмолоо явуулсан цуглуулад одоо аймгийн хөдөөнөөс ирсэн залуу улс таав гэж яриулна гэдэг чинь энэ рүү бас бодлогоор чиглүүлээд хөтөлж байгаа ийм л ажил юм л да. Зөвхөн иймэрхүү зөвлөгөөнийг бол энэ ч одоо үндсэндээ улсын хэмжээнд бол анх удаа хийж байгаа юм шүү. Аймагуудад зөвлөгөө хийхэд бол дээдл нь 400 хүн цугладгийн хөвсгөл энтерт. Доотл нэг 100 гаруй хүн цугладгийг. За иймэрхүү ажлыг бол холбооноос төлөвлөгөөтэйгээр энэ холбоогоо хараад байлтгүй аймагуудын салбар холбоо тодмолоо явуулж урьж яваачаад иймэрхүү хийх хэрэгтэй. Нийт уяач цөмөрөө нийгмийн дунд үе маш их зөв өгч сайхан бодит үлгэр жишээний хүч гэж одоо хүний хүмүүжлийн гол хүчин зүйлийг байдаг шүү дээ. Энийг үзүүлж явах хэрэгтэй гэдгийг захиж хэлье. За тавчхандаа юм байна. Монголын морин спорт уяачтай холбоог үүсгэн байгуулж Монголын морин спорт уяачдад хэм цоол олгодог сайхан үйлийг бүтээсэн тэр улсуудад энэ зөвлөгөөний энэ дээрээс нийт уяачтайхаа төлөөлөлж Монгол Улсын тодмолдоо нарын төлөөлөлж баярлалаа гэж хэлмээр байгаа. Тэгээ биднүүд өнөөдөр зөвлөгөөнөө хийж ярьж зөвлөгөөн дээр Монгол уяачийн ёс зүйн тухай ярьж байгаа гэдэг бол үнэхээр одоо Монголын уяачдын нийгмийн дасан том хөгжил. Монгол наадам Монгол улс оршин тогтнож байгаа тохиолдолд монголчууд наадмаа гэдэг. Наадмыг бүрдүүлж байгаа улсууд нь хийм бэ гэхээр бүгчүүд, харваачд, уяачд. 7 сарын 11-12-ны өдөр энэ ёс зүйтэй холбоотой ярихад уяач хүн арь хууж болохгүй ба. Уяач хүн урлагийн хүн бол тайлбар тоглолтоо тайзан дээр хийх гэж байгаа хүн юм. Уяач хүний хувьд уяачтай хандж юу гэж биелэх дуртай вэ гэхээр уяач хүн морь уяах нь эхлээд төрийн хэрэгт оролцож байгаа нэг хэрэг юм. Тэр наадмыг бүрдүүлж байгаа. Морь уяагүй хүн бол наадам үүсгэх гэж ирдэг. Морь уяж байгаа хүн бол ард түмнээ насгах гэж ирж байгаа. Бид хэдийн уйсан 100 морийг Монголын сая ард түмэн харж тэндээс баясаж тэрнийх нь хурдан бай тэр саа уйсан байна гэж ингэж. Нэгдүгээр уяач хүн бол би аймаг төвлөгөөс өмнө би Монгол наадмыг бүрдүүлэх ёстой, ард түмэндээ үзүүлбэрүүлэх ёстой, тэрэнд үйлчлэх ёстой, би тэр үедээ үйлчлэх юм аа гэдгийг мэдэрчиж уяач байх ёстой гэж би бодож явдаг. Монголчуудад нэг сайхан үг вэ. Энийг Монгол Улсын зүүнний малгайч даваа байгаа намайг анх удаа хөдөө гараад өгч байгаа гэсэн. Эсмэн сайхан наадмаа гэж. Тэгэхээр энэ өнөөдөр нийгмийн хөгжилтэйг тарж байгаа. Одоо өнөөдөр хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал ярьж байна. Бид нар үүнтэй цайтай хурдан адуу худалж байгаа ярьж байна. Эдийн засаг хөрөнгө оруулалтын асуудал ярьж байна. Тэгэхээр сайхан зам дээр эсмэн бодлоонгүй наадам болж иж уяач хүний хоёр дахь зүйл бол наадам бодлоонгүй байх хэрэгтэй. Хүүхдүүд морь эсмэн байх хэрэгтэй. Одоо гурав дахь нь бол нэгэнт уралдаан болж байгаа учраас ард түмэндээ хурдан морь үзүүлэх гэх морь зориулж өгч байгаа учраас одоо биднүүд саа уяатай морь айрыг төлөөлж ард түмнийг байсгадаг. 100 морь уулчаад айрагдсан 5 морьныхаа эзэнд очиж бүгдөө баяр хөөгдөг. Тэрнийхээ төлөө миний морь төрүүлсэн юм шиг баярлж чаддаг. Энэ Монгол одоо үндэсний агуус соёл өөрөө өнөөдөр нийгмийн харилцаанд тогтсон том ёс зүй. Яасан тухайн их хурлын гишүүдийн ёс зүйдээр хүртэл одоо муурын явахгүй байх талаар яригдчихлээ шүү дээ. Тэгээ би гайхажсэн байхгүй. Үндэснийхээ соёлыг мэддэггүй, үндэснийхээ хэлээр ярьдаггүй тийм одоо их юм гишүүн байж болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр их хурлын гишүүд маань бизнесүүд бол морь уяад байна, орон нутгаас морь худалдаж аваад байна. Тухайн бол одоо олон гишүүд тэнд очиод нутгаас морь аваад энд нутгийнхаа хатууны нэр төрийг гаргаад тэрийг дагаж очиж уяач дэдэндээ сайн мор аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол улс үндэсний үйлдвэрлэл явагдаад байгаа. Энэ болгоны уяачид өөрснөө бусдад сайхан зөв ойлгуулж, бусдаа ярьж зөвлөж ингэж байвал одоо биднүүдийн үйл ажиллагаа
Энэ зөвхөн уяасны үйл ажиллагаа биш, энэ бол Монгол улсын одоо үндэсний соёл, Монгол улсын одоо тусгаар нөхцөлтэй холбогдсон зүйлээ л гэдгийг биднүүд одоо бүгдээр оюуч болгон ойлгож явбал зөв юм уу гэсэн ийм бодолтой явдаг. Энэ шүүмжлэгж байгаа зүйл бол уяачд морь дагдаг. Машинаар морь дагдаг. Тийм учраас одоо Баяр наадмын комисс энэ уяачтай холбоо юу яагаад уяачдад морь дээр сандалтай болгож өгөөч гэж. Энэ талаар одоо засгийн газарт Монголын морин спорт уяачдын холбоо санал болгооч. Тухайн үеийн улсын наадмын морь дагаж, галаасаа хин үнийг морь дагуулж, өөрөө морь дагаж, Баяр наадмын комисс хүндүүл очруулахгүй. Энийг би Монголын нийт уяачдад уриалга болгож байгаа. Аймагтаач байсан, улсадч байсан морь өгдөөр уяачдад дахин болчих. Аймгийн алдарт уяачдын тэр аймгийнхаа амьдрал дээр морь босоос хуужээ. Хүүхдгүй морь уулдуулдаг тэр аргаас одоо босоохон хөгжихгүй Монголын морин спорт уяачдын холбоо байгаа. Өнөөдөр 5 хаан гэж заасан 90 хүүхдгүй морь их спорт төхөд байгаа шүү. Маш цэнгэр юм шиг. Тэгэд хүүхдгүй морь чинь номер юм чи хэдээр ийсэн яаж тэр юу шударгаач гэдэг. Ерөөсөө хүүхдгүй морийг баг барьмаар юм байна. Яа их хүүхдүүд хүүхдэн алтраад дууцсан ч. Одоо суугаа очиж түүнийг дэмжил. Суугаан дээр 5 морийг хөтлөчөөд ирүүлээд гэж байгаа. Ингэж буруу үйлрүүд рүү залуучууд хондоож болохгүй л дээ. Тэгэхээр хүүхдүүд морийг хангуулж хэвээр. Өөрөө энэ түрүү баасан хүмүүсээр гэсэн Монголын морин уралдаа 2 их шинж чанарыг агуулсан. Нэг нь болохоор Монголын одоо их баяр цэвэрлэлийн нэг хэмжүүр ард түмэн зөвлөмж хийсэн морин уралдуулах хэвээр тэр наадмын өдөр тэр бүгчүүдээ хараж, харваачтай хараж, уяачтайгаа ойсон морийг хаж баясч байгаа. Нөгөө талаар нь дэлхийд тайрцаг зөвхөн спортын төлөв байдаг. Спортын төлөвөөр шудраг ээжж хүний хайр татдаг. Тэгэхээр нэг нь 20 кг ачаата нэг нь хүүхдгүй хоос явах нь ч дэндүү ялгаатай. Тийм ч учраас дээрээс тэр нэг кастыг байсан. Очоод нэг мөр үйдөөс мэдээд эхэлж байна. Тэгэхээр тухайн үед яг тэр амьдрал зорилгын үзэг суусгаад байна. Хүүхдгүй жирийн үлгчүүрэл энэ тэр гахт гэсэн хүүхдгүй ингээд адгуу сайхан дахиад яаж тэр байрхан зөвж. Энэ бол одоо яг мэрэгчлийн хүний үед үнэхээр хүүхдгүй мөр барьж болохгүй. Энэ дээр бол одоо таахмадгийн тэр одоо барихгүй байхаар энэ одоо дүгэн гарахгүй бол бусдынхаа хөдөлмөрийг хууль бус аргаар, муухай аргаар гачин болгож гэн бусдынхаа одоо сайхан адууг хөл гарган болгож гэн янз бүр бий болж байна гэж би хэлсэн.